Живэл мэдээж талархам зүйл. Харин тэгээд юу юм бэ лээ бас хөрхийн хүн гэдэг юу ч тэгээд олдж байгаа жоох юм ач гэсэндээ хуваалцчил байх юм бол өөрийнх нь энэ заяа ирээдүйд уулзах учрах тэр сайхан болгоод дэлгэж байгаа болов гэж санагдсан надад. Тийм болохоор би ингээд уриалгахын зөвшөөрж байгаа хүмүүстэй бас их талархдаг юм. За. За, юу болж байна? Дотор мэдрэмж юу? Яаж байна? Дотор мэдрэмж гэдэг одоо нэг юм байгаад нэг 2-3 өдөр нэг нэлийн юм цохолтоо ууртай тайван бус. Байдалтай байгаа билээ. Тэгээд түрүү нэг жоохон төвлөрч суусан. Энэ амьдралдаа би яг юуг одоо амжилттай байсан. Би яг юун дээр амжилттай байсан ингээд төвлөрөөд ингээд яг дотоод руу өнгөөгд ингээд суусан чинь маш олон зүйл маш олон энэ амьдралын одоо нэг өдөр бүр үйлдэжсэн үйлдэл бүхэн дээрээ дандаа амжилттай маш их амжилттай чи маш их хүчрхэг эмхтэй юм байна гэдгийг мэдэрлээ. Тэгээд маш хүчрхэг одоо өөрийн мөн чанар өөрийн дотоод мөн чанар руу холбогдоод нэг ямар их хүчрхэг вэ тий? Одоо хүн болгонд нэг сүнсний өгөгдөл зорилго одоо энэ хор баярт ертөнцтэй төрсөн өгөгдөл зорилго гэж байгаа шүү дээ. Тэгээд тэрэндээ тэрийг л мэдэрлээ. Тэгээд маш хүчрхэг эмхтэй юм байна. Тэгээд энэ амьдралдаа одоо энэ туулсан туулал болгон энэ амьдралын одоо надад тохиолдсон бүхэл зүйлс дээр би дандаа ингээд маш хүчрхгээр гарч ирсэн юм байна гэдгээ эргэж гарлаа л та. Тэгээд тэрэндээ өөрийнхөө дотоод хүнд маш их талархсан, дотоод мөн чанартаа маш их талархсан. Тэгээд ингээд нөгөө ийм хүчрхэг гэдгийг чинь үнэлээгүй, хайрлаагүй, мэдээгүй тий? Одоо тэгэж байсан. Одоо уучлаарай гэдэг нэг тиймэрхүү төвлөрөл авлаа өнөөдөр. Тэгсэн чи айгүй айтайхан байна уу тий? Тийм тэгсэн чинь нөгөө нэг юм том мэдрэмж ингээд дүүрч байгаа ингээд нөгөө одоо баясж байгаа тэгээд ингээд юу яаж байгаа тэр хүчрхэг гэдгийг ингээд үнэхээр ингээд харуулж байгаа юм шиг мэдрүүлж байгаа юм шиг тийм маш том мэдрэмж ингээд авлаа. Сайхан. Тиймэрхүү мэдрэмж байна. Ер нь бол өцөгдөр уржигдэр энэ төр нэлийн цохолтоо ууртай нэг тэгээ тэрийг юунаас болоод байгааг анзаарч мэдэх гээд нөгөө барьж авч чадахгүй юм докторгүй сэтгэл зүйтэй байгаад байгаа болохоор нэг төвлөрлийг сайн хийж чадахгүй өөрлөгөө сайн өнгөж чадахгүй ингээд нэг тиймэрхүү байгаад байсан. Зөв. Одоо илүү тайван юм байдал руу орж байна. Сонсоход хүртэл гоё байна. Сайхан байна. Энерги нь аягүй гоё нэг юм. Зөв нийцэж орж ирж байна. Зохиролтой юм шиг мэдрэмж төрж байна. Тэгэхээр их сайхан гоё, өөртөө гоё, зөв ангаалт, зөв хүчийг өгсөн бол л та. За. Би ингээд уулзах, ярилцах, дамжуулт хийх хүнийхээ мэдээллийг 2-3 хоногоос эсвэл 2-3 цагийн өмнөөс ингээд мэдрээд идэх хэвгүй. Аваад идэх. Тэгээд өнөөдрийн хувьд ер нь тантай холбоотой юу мэдрвэ гэж. Нилээн чанга баялаа. Мэдрэмжүүд чинь. Орчноос эхэлсэн болоо та гэж надад анзаарчихсан. Орчин би нэг хүмүүстэй уулзаад йог мөгжлөл хийгээд тэгээд дараа нь үргэлжлүүлж ярилцаж суугаа. Дараа нь манай найз дамжуулт юуг нь авмаар байна, хүсэж байна гэд. Тэгээд тэрийг хийгээд энэ тэрэ. Тэгээд шүн гэрт нөч хоол идчихэд шүн үүрээр 3-4 гээл гэртээ яриад ирсэн. Тэгээд
ерөнхийдөө тэр газар тэр хүмүүстэй уулзахад одоо 8-9 цаг үед уулзахаас ахуулаад ер нь жоохон нэг юм ядралт яваалсан. Нилээн ядралт зуураа яваад. За тэгээ тэр орой тэр найзынхаа дамжуултыг ингээ хийж аваад. Бүр нэг цаанаас л нэг юм ядраад л нэг юм мэдрэмж нэг юм үн цэнэг үүч байгаа ч юм шиг. Минь би тэр найзтай дамжуулт өгвөл хамгийн ингээл маш гоё юм ойлгуулахад ингээд тах чинь. Гүйцэд танихгүй авахгүй болохоор угаасаа л бид нар ч нөгөө хүн болохоор ядарна штэ. Цухалдана штэ. Үн цэнд буурна. Яг тэрнтэй давхар л нэг юм ядралт яваадсан байхгүй. Өөр давхар юм гүний ядаргаач юм шиг. Тэгээ ингээ явж хагаад үүрээр гэртээ ирээд ингээд хөвтөд онцох гэсэн чинь унтаж чадахгүй ядраад. Бүр ингээд нүд сонон гарахлаад тэгээ ингээд толгоо өвдөхгүй бүр ингээд амар хамаг бие бүр ингээд ёо гэж мөч ингээ юу юм мөч ингээд би үнийг тэгж ядардаггүй. Амар ядраад болтгоо. Тэгээ унтах гэхээр унтаж чадахгүй болоод тэг бүр нэг цаг гараа 2 цагаар утсаа маячаад юм үзэж жагаад арай гэж нэг юм сутаараа тэгээ унтаад өглөөс ирлээ. Сэтгэл санаа бол гайгүй. Би хувь хүн өөрөө гайгүй. Тэгсэн хэрнээ нөгөө нэг ядаргаа яваад идэг. Би гайхаад өөрлөгөө чимээлээд байгаа юм л за. Би хүний үзлэг юугаа хитүүлчихэд байгаа юм болов уу? Хитрхийг шунаад байгаа юм болов уу? Яагаад байгаа юм бол гэл. Эргэцүүлээл анзаараад ирсэн. Өдөр 2 цагаас эхлээл ахаал нөгөө ядаргаач орж ирэл. Амар хүчтэй нав. Ингээ үе мөч өвдөж янгинаад хамаг би хөл шилб мэл өвдөг янгинаад болтгоо. Ямар сайн. Би ч одоо ерөөсөө би өвддөг юм ямар ач. Тэгээ нороо яг энэ ууцны харин хэсэг хэрөвдөд болдог. Тэгээ бүр 3-4 алдад бүр ингээд ёо гэл ориллоо орон дээрээ хөвтлээ. Нулимс ингээл гоочхын очих нь болдог. Тэгээ явж хагаад. Ерхэд анзаарчлаа юм л та. За энэ бол ямар ч байсан миний хөшин хүнийх байна. Хүн хүндээ хэн бэ? Тэгээ ингээ бодоод мэдрээд ингээ хөсөн чинь. Ялч өөртөө ч холбоотой байгаа байхгүй юу? Тэр ядардаг, тэр өвддөг мэдрэмж. За орой хийх дамжуулт юу байгаад байгаа юм байна та гэ. За бошуугал орой дамжуултыг хийчих юмсан да. Бошуугал энийг чөлөөлөд өччих юмсан да. Гэт өөрөө ирэхгүй би дотроосоо хүссэн бодсон. Яагаад гэхэлэр бүр ингээ яс янгина гэдэг шиг бүр ингээ янгинаад ингээ цаагаараа юм битүү өвдөд. Тэгээд би султаж ингээ ядраад исэн. Тийм юм болсоо. Тэгээд их сонин заяа. Тэгээ энэ дээр энэ гаргалгаанууд нь би ингээл ажаал байгаа байхгүй юу? Юу байгаа юм бол би одоо яг энийг ингээл ядраал байх хэрэгтэй юм бол уу? Ямар учиртай юм бол гэл ингээл давхар мэдрэмжээ ажаал байна. Тэгсэн чинь дотроос өөр юм хэлгүй би нэг тийм завгүй байх хэрэгтэй юм шиг мэдрэмж төрөө. Завгүй байх хэрэгтэй юм шиг намайг шахаад. Яа хийсэн янзын суруулаа, тоос моосоос арчдаг юмнууд арчлаа. Гурил юм уу хилдээл тусгайчлан банш маш чимхээл орой хоолмол албаар удаан 2-3 цаг хийгээд гэрээ янзч жимбэл цэвэрлээд тэгснээ дундуур нь тасгал хөдөлгөөн хийх хэрэгтэй гэсэн нэг мессеж одоо орж ирэл. Тэгээд гүйлтийн зам дээр манай гэртийн гүйлтийн зам хийдэг. Гүйлтийн зам дээр гараал гүүгээл 10 минут шогчлоо. 20 дахь минутын дээрээс нөгөө дотор буглаад исэн харанхуу энд ингээд дараад исэн хүнд мэдрэмж нөгөө ингээд намайг бариад бүччээд исэн тэр нэг юм энэ юм ядруулаад исэн тэр нэг юм ингээд миний амьсгалтай хөлстэй хамт миний ингээд нүксүүгээр ингээд тасгал хийж гүүх тоолнд гараад байгаа мэдрэмж би бүр ингээд аюугаа чөлөөлөгдөд байгаа байхгүй. Хөөх ямар гоё юм бэ гэл тэгэл ингээд гүүх тусам улам бүр өөртөө ихтэй болоод яг өөдөөс нь цонх харж ирсэн. Цонхноос орж ирж байгаа гаднах тэр гэрэл юм хом улам бүр ингээд тодроод миний нүд онгойж байгаа мэдрэгдээд. Тэгээд энэ дээр хамгийн гоё юм нь би гүйлтийн сүүлийн минут юунуудад 30-40 минутанд маш гоё юм нөгөө нэг одоо өөрийнхөө зорилгоо өөрийнхөө юу хийх учир шалтгаантайгаа одоо ямар одоо чулуун дээгүүр гიშгэж яаж шатаар ахиж яаж явах гэдэг юм төлөвлөгөө хөтөлбөр юмнууд нь ингээд бүр ингээд нүдэн дээр ингээд тодорч ирээд айгүй гой надад тийм тайвшрал ангаалтыг өгсөн. Тэгээ бас айгүй гой хүчийг өгсөн, сэргэлтийг өгсөн.
Хөр аюугаас хүс сэлбэгдээд үнэхээр гоё байгаа. Тасгал хөдөлгөөн юм биш үү гэж аваад тэгээд гоё онгоцоод хоолоор өршлүүлж хийгээд аав чиртээ сайхан хоол хийж өгчөөд тэгээд сууж ин да хоёлоо юунд ороход нэг иймэрхүү юм болсон да товчхондоо. Тэгээд энэ нэг яванда юун тайлагдах байлгүй тий. Орчлээс эхлээд гаргаад тавьчих штий. Энэ угаасаа ер нь угаасаа мэдэрсэн юу л байна л та. Миний угаасаа байгаа байдал одоо яг тийм байгаад байгаа л та. Тийм айгүй өвдөлттэй өвчнөдтэй би сая ингээд бараг сарын дотор ингээд 6 удаа хатлаганд орчиж байгаа байхгүй юу? Тэгээд нөгөө тэрнээсээ болоод бүр амар их ядарснасаа болоод сэтгэл зүйн байдал ингээд бүр навсгандсан. Энэ яг юм байна. Яг тэрийг л бүр яг ингээд мэдэрсэн л байна л та. Тэгээд өөр бас их айтайхан юмнууд орж ирээдсэн. Одоо гарах яахгүй, гүйцэ санахгүй байна, гаргаж ирэхгүй байна. Тэгээд баг-багаар ресторантаар явах юм байлгүй. Хойлоо ажаад л байж. Шүүчин юу болоод байлаа. Айхтар мэдрэмж үлээ, айхтар мэдрэмж. Одоо та би над шиг одоо бид нар шиг ингэж өндөр эрчим энергитэй холбогдож өөрийн биелүүг оруулж буулгадаг, дамжуулдаг хүмүүсийн хувьд бол мэдж байгаа бах. Юу гэхээр өндөр дээд давтамжийг оруулахаар би эдис нэг юм шархирж өвддөг штэ задрах гад. Гарын шуум ингээд нэг юм жирс гэж барцаагаад гар хороо сонирн болж бадараад энэ юун ходоод юу ч нэгэд уалгын машинд ийдсэн юм шиг ингээд эргэж өмшгөлдөж хоошоогоо нуруугаа шахаад би хаач нэгэл ерөөсөө юуг задрах гад энэ үгээд яг тэрнтэй адилхан нэг тийм сонирн мэдрэмж. Энэ нь нөгөө талаасаа юу юм болов нэрээ. Тесрэх гээд байгаа буюу тэлэлт буюу маш том хөгжил ирэх гээд байгаа юм болов. Маш том үе таалга онгогдох гээд байгаа юм болов. Одоо та өөртөө маш том ухаарлал авах гээд энэ ухаарлалын тусламжтайгаар таны оюун санаа ухамсар болон сэтгэл зүрх дотоод сүнс оршихуйтай нэг тийм том орон зайд тэлэлт хийх гээд байгаа юм болов. Гэж санагдчих байна. Тэрний өмнөх нэг юм олон нухчаад аваа айхтар том сорилт өгч юм шиг. Тэрний өмнө нэг юм шантарчаад байхад бүр ингэж хэцүүдээд байхад чинь дээрээс ирээд нухаад байгаа юм шиг. Тийм мэдрэмж. Энэ хорвоо ертөнц бүр ингэж дараад гიშгээд байгаа юм шиг. Тийм мэдрэмж. Гэхдээ эцсийн дүндээ энэ хэцүү нөхцөл байдал энэ болгоно нь маш том эерэг сайхан зүйлийн эхлэл болох гээд байгаа юм шиг. Энэ тал дээр та юу гэж бодож байна? Энэ тал дээр болохоор өдөр би нэг төвлөрөө суусан юм л та. Өдөр нэг ингээд зүгээр нэг төвлөрөө яагаад би ингээд төвлөрөөд суусан чинь ингээд ганцаараа яг нэг тоглолт үзэж байгаа тайзан дээр ганцаараа ингээд суудсан юм шиг. Тэгээд нэг гараа ингээд нэг энерги өгөөд байгаа юм шиг нэг юм байдлаар ингээд суудсан. Ингээд яг нэг амар том тоглолт болж байгаа юм шиг маш олон хүн байсан. Тэгээд энэ юу вэ гээд тэгээд тэр цааш нь ингээд ухаад гисэн чинь ингээд зүрх чичрээд тэгээд тэндээс агчсан. Би нэг яг л нэг ингээд үзэгчд маш олон үзэгчд донд очсон ганцаар ханаа тэр тайзан дээр юм шиг тийм мэдрэмж байсан. Тэгээд зүрх чичтэй чичрээд тэгээд тэндээс гарцсан. Тэгээд яг саяны ярьдаг мэдрэмж чинь ер нь бол ингээд одоо энэ айгүй хуналт донд байнга байгаад байгаа. Сая та ингээд нөгөө тоглолтын тэр юун донд ингээд байж байгаа юм шиг сууж байгаа юм шиг гэл хэлсэн чинь жирүүсгээд нэг юм мэдээлэл энерги ороод ирж байна. Мэдрэмж ороод ирж байна.
та үзэгчдийн судал дээр гав ганцаараа суудсан. Тэгээ ингээд хов хоосон битүү нэг улаан сандал, улаан бүрээстэй одоо драмын театрын юуны сандлууд байдаг шиг тийм сандал дээр. Тайзан дээр нэг юм үзүүлбэр маркийн болоод байгаа болтой гэмээр. Тэгээ та ингээд багталтай нарахгүй нэг юм инээмсэглээд ийм юм байдаг да, ийм болдог доо, ийм байдаг да гэх нэг юм багтаж үзээд байгаа байхгүй юу. Тэгвэл тэр тайзан дээр байгаа тоглолт юмнууд нь их сонирхолтой. Огт танихгүй эсвэл хин нэг юм босод биш. Та өөрөө буюу таны амьдралын, таны туулал тэр зүйлүүд чинь ингээд өрнөд байгаа. Ойлгож байна уу? Тэрийгэ та хөндлөнгөөс үзэгчдийн судлаас тааламжтайгаар хараад өөрийгөө багтан байсаад байна. Гэт нэг юм сэтгэл дүүрэн. Сэтгэл дүүрэн. Их гоё орчин, их гоё театр. Үзүүлбэр юу гэдэг театр. Урлагийн өргөө том тайз. Тэр хөшиг өндөр улаан хөшиг мөшиг тэр хан тэр хээ хваар бүх юм их гоё тансаг. Их гоё. Энэ сууж байгаа сандлууд бүгдээрээ гоё улаан бүрээстэй ирээдэлж гисчихсэн. Энэ атмосфер, энэ үнэр, энерги бүх юм гоё. Тэр урд тайзан дээр тоглогдож байгаа. Таны ажиглан байгаа. Өнгөрсөн мөн одоо цагтай холбоотой. Тэр олон тууллууд тань. Түүнд тоглогдож байгаа таны дөрүүд тань сандралтайгаа, бачууралтайгаа, уур уцаартай, бухимдалтайгаараа, айсантайгаараа, имээсэнтэйгаараа, ядарсантайгаараа, бүр газар унаад хөтхийн унсантайгаараа бүх юунууд нь ингээд тоглогдож чинь дүрээрээ өрнж байна. Процесс явдгаар хаалт явж байгаа гэсэн янзд. Гэтэл та өөрөө буюу жинхэнэ та өөрөө үүнийг үзэгчдийн судлаас тухтай нарахгүй ажиглаад тайзны хаана нь юу болж өрнөж байгааг би тэгэхэд хизээ яагаад үйлсэн, тэгэхэд юунаас хөөрж баярлсан, тэгэхэд энд яагаад ингэсэн гэдгийг тэр болгоныгоо ингээл бүгднийг зэрэг ачаад зэрэг анзаараад сууж. Тэгтээ энэ нэг юм сонин зөв биш юм шиг мэдрэмж төрөөд байгаа юм. Яг юм цохирлоороо нэг байгальд зам ясаараа өрнж байгаа процесс биш. Энэ түрүүний төрсөн театр энэ юу яг юу юм бэ? Төсөөлөл юм уу? Эсвэл юу юм бэ? Нэг орон зай юм уу? Нэг л үнэн ханхлахгүй байхгүй юу? Харагдах байдлаар бол маш гоё. Хүмүүс энэ хүний ингэ нүдийг хураад өнгөрөхөөр үнэхээр гоё газар, үнэхээр гоё орчин дотор та өөрийнхөө бүхий л энэ амьдрал туулал бүх юм маш сайн эргэцүүлж мэдчихээн. Бүх юмыг таньж байна. Энийг тэгин тэрийг тэгж байгаа. Энд чи ийм учиртай, тэр чин тэгдэг. Нөгөө уучдах, нөгөө хүлэн зөвшөөрөх, энэ ардаа ийм зангилаатай байдаг гэд. Гэхдээ энэ нь бүхэлдээ хаад л нэг юм жүжиг юм шиг. Жүжиг шиг. Ойлгож байна уу? Та жүжигэн дотроо жүжиглээд байгаа юм шиг. Дүрэн дотроо дүрд ороод байгаа юм шиг. Тэр нүд чинь амар айдастай. Одоо тэр үзэгчдийн судлаас харж байгаад багталтайгаар та өөрийнхөө амьдралыг дүгнж байгаа таны төлөө ингээ хэлэхлээр нүд рүү нойртохоор
маш том хүүхэн харан томорсон айдас харагдаж байна. Хэрвээ үнэн байсан бол, хэрвээ та нуух зүйл байхгүй бол, хэрвээ та бүх зүйлийг чин сэтгэлээр яг чинхүү үнээр хүлээн зөвшөөрж хайрлж инэрч байгаа бол энэ нүдэнд ийм айдас хурах учиргүй. Тухтай, тайван амгалан амьсгалж байна. Тэр сандал дээр сууж байгаа таны төлөө дотоод илэрхийлэмжтэй. Тухтай стол нэг одоо цаг дээр оршино гэдэг шиг эргцүүлж байгаа бол л та. Дотгошоо өөрлөг өнгөж байгаа бол л та. Нэрээ юу хэлээ? Би ч өөрийгөө үзэл өөрийнхөө амьдралыг л найруулад байсан чинь. Өөртөө зөв, өөртөө багш, өөртөө бүх зүйлийг таньдаг байсан чинь. Нэр юу илээ? Бүх зүйлийг найруулдаг байсан чинь. Нэрээ би чинь хэм бэлээ? Маш сайн татгшон гэж. Тухтай нарахгүй тэр сандал дээр суусан гараа цэцгэлээд хөлөө хоёр тишээ ингээ тухтай нарахгүй тааваараа суучсан бол одоо хөлөө аччихсан гэмээр тэгээд гараа хооронд нь зөрүүлчихсэн ч гэмээр ч юм. Тэгээд маш сайн л өнгийгөөд энэ өөрлөг өнгийгөөд байна. Мэдрэмжинд бол дотгошоогоо нарийн ухаад л болт, өнгийгөд л болт. Гүн рүүгээ ороод л болт. Гэхдээ юм болохгүй. Юуч байхгүй юм шүү гэмээр. Ухта та энэ өөрөө л юм шүү гэж хэлмээр. Тэгтээ өөртөө эргэлзээд өшөө илүү гүн рүүгээ дотгошоогоо ухаад байна. За одоо би танаас асууя. Өөрийнхөө таны дотоод мэдрэмжтэй өөрлөгөө ахин нэг өнгөх энэ үест юу олж, юуг танив? Та жүжигэн дотроо жүжиглээд байна, эгон дотроо эгороод байна гэдэг шиг ходол дүртэй байсан байна уу?
Худал хуурмагт өөрийгөө бүчигдсэн ороодсон байсан байна уу? Худлаал бүхнийг таньдаг юм шиг, худлаал бүгдийг мэддэг юм шиг. Нэг тийм статус, нэг тийм орон зайд өөрийгөө хүчээр суулгацсан байсан байна уу? Энэ тал дээр та өөрөөсөө өнгөж яваад хариулаад өгөөч. Үнэхээр та хэн байсан бэ? Хэн юм болов? Өнгөөгөө гэсэн чинь хэсэгчилсэн үйл явдал болооны сэтгэл хөдлөлөөр өөрийгөө барьж исэн. Юу ингээд хамгийн гүн рүү нухаад ороод ангууд хамгийн сүлд юу ч олохгүй яваад л исэн. Тэр дунд сэтгэл хөдлөлүүд баярлах, гомдох, ачуурах, уйлах энийг сэтгэл хөдлөлүүд яваад л тэр дундаас яг ингээд бариад авчих. Тийм энэ одоо тэг болоод цаг болоод ч юм гээд бариад авчих юм юу нэг гэхээр тэр өөртөө бүгд яг гүн рүү нороод юу ч байхгүй юм шүү дээ. Хос ямар ч хөдлөл байхгүй зүгээр л хоосон л юм шүү дээ. Энэ жижигхэн сэтгэл хөдлөлүүд эднэр дээр цаатаа юм шүү дээ. Зүгээр л хоосон юм шүү дээ. Сонсож байгаа шүү. Агшаа гаргаарай. Сонсож байгаа шүү. Тэгэхээр та өөрөө хэн байсан байх нь вэ? Юу байсан байх нь вэ? Тэр тайзан дээр өрнөө тоглогдоод байгаа энэ туулал, үйл явдлууд сэтгэл хөдлөл байсан байна уу? Эсвэл үзэгчдийн суудлаас анзаараад байгаа, бүхнийг мэдэж таниад байгаа, бүгдийг хүлээн зөвшөөрөөд байгаа энэ цэвэр ухамсар, энэ цэвэр мөн чанар байсан байна уу? Та хэн байсан байна вэ? Хэлээд өгөөч. Бүхий л зүйлст оршин байх мөн чанар. Хоосон нь өөрөө бүгд. Хоосноос бүхий л зүйлс эхлэлтэй. Хоосон дотор л бүгд байдаг. Хамаг фиарсан. Санаас олдгүй те. Айхан ба. Хажууд хэрэгтэж чинь байна. Хорвоо ертөнц төшиж байна. Хоосон гэдгээ мэдхийн төдийд, мэдрэхийн төдийд, өөртөө сануулan ухааруулахын төдийд өнөөх хоосон чинь, өнөөх хорвоо ертөнц чинь хурц ирээд байна. Хүрээлэн бүчиж аваад байна. Ойлгож байна. Хоосон гэдгийг хүлээж зөвшөөрөхийн хэрээр энэ хоосон мөн чанар дуусна нэгтгэхийн хэрээр хоригдож, баригдаж, гацаж байсан гацаад өгчээд болоог цаглаа бүгд хоосон дуусна нэгдэж хоосор гэсэн тийм мэдээлэл өгч. Чөлөөлөлт гэдэг та өөрөө өртвөл чөлөөлөлт хийхийг зөвшөөрөх юм бол та өөрийгөө цаваагаад байгаа энэ олон жижиг сажиг, энэ олон үйл явдал, энэ олон зүйлүүдээс анхаарал ач холбогдлоо холдуулахыг хүсэх юм бол өнөөх таны мөн чанар, өнөөх таны тэр хоосон
төлөв хоосон оршгүй. Хүчлэл үгүйгээр ямарч бодол, ямарч сэтгэл хөдлөл юу ч хавгас зүгээр хаас тийм мэт. юу мэдрэгдэж байна? Юу мэдрэгдэж байна бэ? Би ч байхгүй, юу ч байхгүй юм шиг. Сэтгэл хөдлөлж байхгүй. Юу ч байхгүй. Зүгээр л хавгас. Хязгааргүйгээс. Энэ хаасан дотор аливаа зүйлийг барьж авч мэдрэхэд маш амар. Ягаад гэвэл юу ч байхгүй. Мэдийгсэн юм а тэн донд тодруулна гэвэл маш амар юм шиг. Яг ажууд нь тавгцаж мэдрэх төвч байхгүй учраас ганцаараа л дотроод гараад ирэх юм шиг. Тийм мэдрэмж. Айх зүйлгүйгээр бие суллаад амьсгалаарай. Асар чухал зүйлээ та одоо мэдрэх гээд байна. Нэгдэх гээд байна. Уусах гээд байна. Таны амьдрал туулалт маш том үүд хаалга, маш том ахиц ирэх гээд байна. Ах хэрэггүй, та өгөхгүй. Та арчигдахгүй, дуусахгүй. Харин ч та бүх зүйл шингээд өнөөх мөнхийн мөн чанараа таних гээд байна. Мөнхөд бүхнийг ухаарах тэр хоосон төлөвт очих гээд байна. Амьсгалаа гаргахад биеийн бүх хэсгийг эдис болгоныг суллаад мэдрэлж хөдлөө. Аачута багагаар султгаад л бирагаад л таны ард нуруу одоо эргэн тойронд чинь стол нэг хоосон чанар гэмээр хар саарл утааш гэх тийм орон зай эрчим энерги нүгэлтэл бүчээд байгаа байхгүй. Та энийг хардахдаа харахтаа нөгөө саяны хэлдэг шиг сэтгэл хөдлөл юу бүх юм байхгүй. Тэгтээ хайж хүлээж аваад имиж хүлээж аваад эхэл болохгүй, эхэл хэцүү яах бол доо гэсэн юм шиг. Оршоо тонгооход бараг ингээд хоёр гараараа бие орочод үгүйгээ зөрж байгаа юм шиг. Гэтэл та байдгаараа л байна. Та энд амьдрдгаараа л амьдрна. Оршдгоор ол оршин. Ирээдүй сайн муу болгоны дэнсэлтгээр л дэнслэн. Зүгээр л таны дотоод мөн чанар ухаарл оюун санаа юунд тань маш том чөлөөлөлт ирэх гээд. Маш том уусан нэгдэлт
гээд хажуу дэрэгдэж нэрчгээд л байгаа харагдан да. Харин та минь өөрөө хэр хүлээж авах юм? Хоёр гараараа бие ороогод газар суудсан байгаа гэмээр зогссон ч байгаа гэмээр. Тэгээд оруулаа хацаа бөмбөлг оруулаа жумбилгэд үгүй гэж байгаа юм шиг урагшаага ингээ эрүүгөө цээж рүү гомчоод газар руу ингээ хараад байгаа нэгт юу ч харагдах. Тэгэхээр тавьж чадахгүй, гүйцэн нэгдэж чадахгүй байгаа. Энэ нэг нөхөрл байна да. Гүчүүдлээд байгаа. Зөрөөд байгаа. Гэхдээ уг нь дотроо бол таниад байгаа. Юу болоход байгааг, юуг би одоо миний энэ дотор ухаарал дотор бүхий л энэ эсвэл биед маань яаж төвшин хашд хэлэх гээд байгаа гэдгийг ингээд бүгдийг мэдрээд байгаа авчиг. Нэг юм арга дуулах юм, эрхлүүлэх юм хүсээд байгаа юм шиг. Та өөрийгөө анзаарч харж мэдэж чадчихэв үү? Одоо юу мэдэрч байна? Хоосон мэдэр. Тэгээд энэ толгойн орой ингээд задрах гэдэг юм шиг. Тэгээд юм гэрэл идрээд байгаа юм шиг. Тэгээд ингээд бүр ингээд яг энэ тарих ингээд багтахгүй байгаа юм шиг. Эсвэл ямар нэг юм багтахгүй байгаа юм шиг. Толгой зулаараа халж байна. Сэтгэл нэг юм орж ирж байгаа гэмээр нэг өөр давтамж өөр хэмжээ. Алгуурха яг нэг одоо онгод хүний юунаас давсан юм жигдгүй ингээ бие рүү ороход төлөв юм бие рүү ингээ ороход яг орж байгаа нь мэдрэгддэгтэй адилхан. Яг багаар ингээд утаа шиг гэл бие рүү орж бие рүү тэн орж багаар. Тэгтээ цагаан өнгөтэй. Өөр өндөрч.
байгаагүй. Нөгөө янгнадсэн би үе мөч идэж чинь. Одоо л нэг сулрах байгаа гэмээр тавигдж байгаа гэмээр. Үүнд зориулан бэлтгэхтэй. Үүнийг хүлээж авах гад хүлээгээд өвдөд байсан юм шиг. Өөрөөдөө үнийг мэдэрч байна. Өөрийгөө харж чадж байна. Мэдрэмж нь толгой дээгүүр иргэнсэн. Одоо яг нэг тийм өөр эрчим орж ирж байгаа мэдрэмж. Бүх биеэр гүйж байгаа. Би чинь бүхэлдээ нэг юм гэрэл шиг болоод тодорч байна. Энэ бол таны нөгөө ауруудад энерги юмнууд баг. Энерги биед баг. Их тодорч байна. Өмнө нь бүдэгдүүч юм шиг, зэгэл бараандууч юм шиг байгаад байсан бол одоо их тод дараа нэг юм цагаан цэнхэр туяатай тийм тод өнгөөр би чинь ингээд бүрхэгдэж байгаа. Одоо энэ орж ирж байгаа эрчмээр энэ эрчин тэгж гойт итгэж байгаа. Спаруулж чингүүдэд дүүрээд юм шаарн дотор ус хийж байгаа юм шиг ингээд дүүрээл. Барьсан байсан хөл гар үе мөцөлраад битах. Нөгөө өвдөдсөн. Зөөлрөөд битах. Баган нороо 7 чакрагаар юм орсож байгаа мэдрэмж төрж байна. Яг мэлми хүрт магнетэр нар гэдэг тусцсан. Нар мандцсан юм шиг. Им гэрэл хасцсан юм шиг юм мэдрэмж. Тэгээд яг гол нь батагаад ингээд юм. Юу гэж хэлэх. Миний энерги урсгал эргэнээд байгаа юм шиг. Юм үгээд босорч салхич юм эсвэл нэг юм урсгал. Сайхан мэдрээд хүлээгээд санаа зовх зүйл үгүй те. Харсандаас тэнгэрүүд хорвоо ертөнц хаач өмнөх олон төрлүүд бүгдтэй нэг харж байгаа, ивэж байгаа, хамгаалж байгаа. Хамаг бүхний л өргөн барьж байгаа. Хүндлэлийг нь таварт шингээгээд. Надад таны мэдрэгдэж байгаа энэ ч мэдрэмж хоосон болж байна. Миний бүх бие хоосон. Тарих нэг олон бодол, олон сэтгэл хөдлөл бүх зүйл хоосон. Тэгээл хоосон яг л оршиж байгаа гэмээр. Доторх энэ махан биений доторх орон зай яг нэг хөндөй орон зай хөндөй хоосон. Тий хоосон битан юу шиг хоосон мэдрэмж төрж.
өгч байхгүй гэмээр. Гэхдээ та энэ махан биеийн дотор агуулгадад байна ялтчгүй агуулгадж байна. Тэгсэн авчиг гайхалтай хоосон. Гайхалтай хоосон чанар. Юу юм бол гэж бодох гэхээр бодолж орж ирэхгүй. Зүгээр л мэдэр. Хаанаас юу орж ирв, ямар ч иртэ ингэж бити хэрэгцүүл тэрхэ ажиллуулаарай. Зүгээр л зүрхэн дээрээ, мэдрэмжэн дээрээ төвлөр. Сайхан ачаад. Яг энэ мөчийг алдахгүйгээр мэдрээд уусна гэдэг. Мэдээж хэрэг тань хэрэгтэй л юм байж байгаа. Мэдээж энэ хорвоо ертөнц цохирлоор л бүх юмыг болгож байгаа байж таарна. Одоо энэ биерүүтийн орсон орчим, энэ хоосон чанар бүхэлдээ таны бие гэсэн чиглэг юмэр, бүхэлдээ таны биеинд ороо суучлаа гэмээр. Бүх зүйлийг игээл яг нэг юм дууч үгүй, чимээч үгүй, юу ч үгүй энерги болгож байна. Бүгднгийн таны өвчнийг өвдөлтийг ч нүртэл. Зарих бодол бүгдийг хоосон. Бодох гэж биш, мэдрэх гэж. Мэдрэмж ачих гэдэг нэг үз. Яг одоо л бүх бие суллаад. Яг одоо л энэ хоосон чанарыг мэдрээд. Юу ч үгүй хоосон орсон. Цаг хугацаа хэмжээсдэж байхгүй. Цаашлал юу ч байхгүй. Юу ч харагдахгүй тийм хоосон орсон. Цаг нь болсон гэх шиг. Цаад хорвоо ертөнц. Орчмээс жистес. Цаг нь болсон гэх шиг. Цаг нь нэрсэн гэх шиг. Сүнстэй намарч ангаагдж байна. Ёо. Гэмээр. Сэтгэл
тань зөөлрч тогтож байна. Нөгөө симрэх олон бодлоод тань хоос чөлөөлөгдөж сэвгээрэн яг л хүүхэд шиг, яг л цас шиг сайхан гэж анхаагдаж ёо ямар сайхан юм бэ. Ёо ямар гоё юм бэ. Яагаад ийм зүйл байдаг гэдгийг мэдээгүй юм бэл. Яагаад ийм орон зай. Яагаад ийм эрчимнэр байдаг гэдгийг хараагүй юм бэл. Ёо ёо. Яасан сайхан юм бэ. Ямар гоё юм бэ. Ята төлөөс аз жаргалтай байна. Тайвшрал гэдгийг би одоо л мэдэрч байна. Ёо ёо ёо. Ямар утаагүй. Яасан гоё. Мэдрэмж. Яагаад би өмнө тэгтлээ их зуралддаг байсан юм бэ? Ил бол үгүй бүгд л нэрээ хоосон байгаад. Яасан гэхээр тэр бүхэнтэй зуралтан өөрийгөө ч зовоож бусдыгч гомдоодог байга. Би ингэж чөлөөлөгдөд. Тэд бас давхар чөлөөлөгд. Би тэгвэл бусад бүх зүйлийг мөн адил ингэж чөлөөлөх бол би одоо би биш. Би одоо бид боллоо. Бүгд боллоо. Эхлэл чанараа нэхэн санаж энд
туулал мань дуусахад энэ амьдрал мань өргөтгöd эцэслэгцийг нь мөн адил нэг л байна хэмээн харж итгэж энэ амьдрал энэ туулал энэ заяа төр юугаа энэ орчлон хорвоо ертөнцийн төлөө нэгт би зориулах болно. Энэ биел байж энэ бүх зүйл байж эцсийн дүндээ хаваас баярлалаа. Хорвоо ертөнцид талархъя. Баярлалаа. Баярлалаа. Бүгд баярлалаа. За юу мэдрэг? Зүгээр хоосон ерөөсө хоос би жоохгүй юу жоохгүй. Тэгээд ганцхан орж ирсэн сүүлд одоо тэр нөгөө хоосонд бүр ингээд бүр бүх юм ингээд хоосон. Ганцхан орж ирсэн юм нь юу байсан гэхээр нэг үг орж ирсэн. Тэр нь болохоор дээд би гэдэг үг орж ирсэн. Өөр юу орж ирэх юм юм бодох гэсэн ч бодож байхгүй. Өөрөө ингээд дотор ирэхтэн зүрх одоо энэ мэдрэмжийг ингээд мэдрэх гэхээр тэд нар ч бүр юу ч байхгүй. Ингээд мэдэрчилээс нэртэй ийм мэдрэмж гэхдээ яг энэ мэдрэмжийг бол бүр ерөөсөө ийм айгуу удаанаар бүр ингээд бүхэлдээ ингээд яасан энэ мэдрэмжийг ингээд амар удаанаар ингээд ерөөсөө мэдрээгүй. Амар сонир мэдрэмж. Тэгээд одоо ингээд нүдээ нээчихэж байгаа шүү дээ. Ингээд нүдээ нэгэд ярьж ин тэгэд хүртэл ингээд энэ очсон мэдрэмж. Таны ойлголт дүгнэлтээр тэгвэл сая юу болоод өрнө үү? Юу мэдэрч вэ? Юу авчих вэ? Яагаад тэр бол та энийг юу гэж ухаж байна? Харин
намайг ингээд надад орж ирээд тэгээд тэр орж ирж байгаа зам ингээд бүх эдис одоо бүх энэ эргэтэн ухамсараад энэ тарих бүгдийг эзэлж явах та чөлөөлж байгаа мэдрэмж. Тийм. Босч байгаа мэдрэмж. Товчхондоо бол яг л тийм процесс болсон шүү дээ, тий. Яг нэг авчихдаг нэг. Амбартуур юм гэдэг ачаараар ингээд асчиждаг шиг тийм мэдрэмж. Би бол ойлгохдоо би бол үүнийг дүгнэхтэй таны сүнсэн би хоосон чанарыг тань уу хоосон чанартай нэгдвүү яахын тулд вэ гэхлээр түрүүн та дурдлаа дээд би ухамсар дээд би буюу дотоод орших яриа чин тугтаг гэж юу сонсогдох одоо яаж юм нэрэ одоо байна уу? Одоо гайгүй. Миний дүгнэлтээр бол миний мэдрэмжээр бол таны сүнсэн бие орчлон хорвоо ертөнцийн хоосон чанарыг хөндлөө. Түүнтэй нэгдлээ. Уусан нэгдлээ гэж дүгнэж байна. Энэ нь яахын тулд вэ гэхлээр та өөрийнхөө дотоод тэр хязгааргүй мөн чанар, хязгааргүй гэрэл, хязгааргүй оршихууруугаа нэг шат ахихын тулд улам илүү гүн рүүгээ чиглэгдэн явахын тулд хөгжихийн тулд энэ процессор дамжин өнгөрч энэ гоё зүйлтэй та уус нэгтлээ, танилаа гэж би бол тэгж харж байна, дүгнж байна. Яг л тийм. Гэхдээ бүх зүйл бол эхлэл та цаашдаа өөрөө хичээж, та цаашдаа өөрөө хүсэж тэмүүлж байж иж бүр илүү эдис энэ би зүрх сэтгэл оюун санаа бүхэлдээ та хоосон чанар бүх зүйл хоосон чанартай юм байна гэдгийг ухамсарлан танин дүгнэх ухаарах учиртай тэгж байж гэмээр яг одоо жам ёсороо цохирлоороо бүрэлдэн. Тэгэл дараагийн сорилт даваа, дараагийн үүд хаалга гэдэл явах бах та. Янзын гоё. Тийм яг нэг ард нь гарсан юм шиг. За одоо нэг амьсгаа авчи тэгээд цаашлие гэж байгаа юм шиг нэг юм мэдрэмж. Бүх юм чинь бас нэг ээлж дараад байна шүү дээ. Дандаа зовоод дандаа лалуулаад ийн гэж бас юу яах вэ? Хаяа энэ том сорилтуудын ард гарсан нэг юм уужрах баяраа тэмдэглэх ийм үе байлгүй л яах. Би таны үнээс баяртай байна. Их гоё байна. Надад бас аягүй гоё юм. Тайвшруулж өлөөлөл мэдрэгдэж байна. Бүх зүйл учиртай байгаа. Зүгээр мархахын аргагүй. Таны туулж ирсэн тэр олон хүнд бэрх хэцүү шаналан ялангуяа сүүлийн бүлгүүд, сүүлийн үеүүдэд, сүүлийн хугацаанд энэ эрүүл мэндийн асуудал, тэр дотоод сэтгэл зүрхний зөрчилдөөн, хоосрол, уналт явж энэ л хүрэх гэдэл. Энэ том шатыг, энэ том давааг давуулах гэдэл. Чиглэгдэн байсан байх нь. Үнэхээр том даваа гэлээ. Сүснээс ирэлт аваад зөндөө уналтаар ингээд туулж явж исэн хэрнээсээ яг саяны уналт хамгийн ингээд хэцүү байгаа юм шиг, хэцүү байсан юм шиг уналт гэж
тэрийг хүнд байсан ч гэсэндээ ингээд ийм юм болоод нэг юм нэлээд л хүнд юм байна да гэд анзаараад хүлэн зөвшөөрөд байгаа юмнээс яг даван туулахад жоохон хэцүү л байлаа. Хөөрхийдээ жоохон гинэ. Үнэхээр л хэцүү л байсан биз дээ. Өөрийгөө хайрлаарай та. Энэ том давааны ард гарсан. Одоо өөрийгөө баярлуулаарай. Дотор хүүхэд олон төлөв. Доод стэйдс юм болгоныгоо баяраа тэмдэглээрэй. Маш их баярлалаа. Туртай зүйлээ. Надад дээрээс авах байгаа. Дээш холбогдох хэрэгтэй. Цаг аваад эсвэл очие гэж. Цаг нэг тийм бат даадсэн. Тэгээд өсөгдөр энэ нэг ерөөсөө нэг ингээд хүнд дараад ер нь өвдөөд янз болоод сэтгэл санаа нь онолтонд ороод байгаа юмнээс 3 өдөр юм төвлөрөл хийсэн. Эхний өдөр нь тэр өөрийн дотоод хүн чанартайгаа холбогдох тийм төвлөрөл өчигдөр өнөөдөр болохоор нөгөө сэтгэлийн хүчийг сэргийх өөрийн өөрийн амжилтаар буцаад ингэж очиод ингээд өөрөө ингээд яа тэгэд ингээд бодоод исэн чинь энэ 3 өдөр өнөөдөрт бас бэлдсэн байх. Яг тийс надад санагдлаа. Сүүлийн яг энэ үе шатын хамгийн том бэлдсэн байсан мэт санагдлаа надад. Тийм болохоор саяны чөлөөлөлт, саяны том даваа ихээ айтайхан том дажгүй цохирлоороо үйлдвэрлээ. Тийм байна. Бөө юм болоод ингээл тэгээд байсангүй бас тий. Сайхан. Дүүрэн сайхан. Таны маань би сүнс эрчим энергийн хувьд энэ том давааг давах гэж нэлээд ядарсан байгаа бах. Та өөрийгөө ч бас нэлээд ядараасан байгаа бах. Тэгэхээр сайхан буцаагаад эрчим энерги цэнэглэр нөхөөрөө энэ биеийг хайрлаад эрүүл сайхан тусгал хөдөлгөөн агаар толгох хоол хүн сэргэлээрээ энэ биений чинь эдис энэ харагдахгүй байгаа олон эрчис энергийн биесүүд тэр болгон хамтдаа цугтаа нэг баг болж ажиллаж ийж өнөөдөр энд ирсэн шүү. Энийг та маш сайн ойлгоорой. Энэ дунд нэг л ажилт нэг л нөхөр нь хариуцлага алдах юм бол таны энэ ирэх хугацаа чинь хоошлогдох байсан. Та магад ирч чадахгүй ч байсан. Тэгвэл та өнөөдөр энд ирлээ. Дахиад цаашдаа ч гэсэн та маш олон зүйлийг суралцаад даваануудыг даваад явна. Тэр болгонд хэн тантай хамт байна гэхээр таны дэргэд байгаа, танд өөрт байгаа. Энэ олон эдис эргэтэн систем, бодол, оюун санаа, бие сэтгэл, сүнс бүгд. Тэгэхээр нэгийг ч гээйлгүй бүгднийг хамттан цугаар нь ижил төвшин хайрлаарай гэж хэлэх гээд байна би танд. Баярлалаа. Магадгүй энэ саяны хэлээд байгаа ижил төвшөнд гээд хэлээд байгаа энэ түлхүүрийг дараагийн давааны, дараагийн хичээлийн дэд сэдв байж магадгүй юм. Тийм байна. Тийм магадгүй байдлаар. Тийм байна магадгүй. Тэг магадгүй тэнцвэрлэх хэрэгтэй байна. Ижилхэн байдлаар. Аавын хүүг алагчлалгүй юуг нь яалгүй гэдэг ч тэрэн шиг л. Энд чинь нөгөө цаагаараа таны дотоод мөн чанарт нэгүүлсэнгүй хайрыг л сэргийх гээд байгаа ба гэсний тохио юм болов уу? Эхлээд ялгал үгүй энэ бие сэтгэл эдисээ хайрл тий. Дараад нь орон ертөнц хүмүүс хүн төрлөختнийг яг тэр хайраар инрээ гэсэн. Гоё мессеж. Сайхан юм да, сайхан. Тоолсон даваанууд нь хэцүү боловч бид нар шиг ийм хүмүүс, бид нар шиг ийм сүнсэн биед их сайхан юм да энэ хорвоо дээр. Амьдран байгаа, амьсгалан байгаа, аж төрөн байгаа, үйлээ дүүргэн байгаа тийм ээ. Утга учир гэж
л байдаг бах та гэдэг мэдрэмж тий. Хэрвээ мэдэхгүй байсан бол утга учир гэж юу юм болоо гэмээр тийм мэдрэмж. Нэг ийм мессеж яваад ирсэн юм байна гэж. Одоо бидний хувьд бол энэ эрчим энерги гэдэг зүйл дотоод эрчим энерги гэдэг зүйл хамгийн чухал байгаа шүү дээ. Үйлээ дүүрэхэд. Үйлээ гүйцэлдүүлэн хүмүүс туслахад хорвоо ертөнцтэй одоо дэм болгоод. Тэгвэл энэ эрчим энерги гэдэг зүйлийг хит техник газар хасгаад овоолоод авахгүй, хит их зарим газараа нөөгөөд авахгүйгээр яг л ерөнхийн нэг юм жигд төвшөнд зөв зүйтэйгээр захиран зарцуулах тэр ухаан их чухал юм шиг бид нар шиг ялангуяа энергийн талбарт байдаг нөхдүүдийн хувьд энд үйл ажиллагаа одоо юм хийдэг нөхдүүдийн хувьд юу гэж хэлэх гээд юм гэхээр заримдаа хичнээн чухал юм дамжуулагдах байгаад хичнээн чухал ухаарл байгаад тэр хүн бэлэн болоогүй байвал тэр хүнийх нь цаг нь ирээгүй байвал хэлэхгүй л байсан дээрч юм шиг өгөхгүй л байсан хамаагүй дээрч юм шиг тийм ээ өөрийнхөө төлөөч тэр хүний төлөөч таны дотор тэр хүнд хэрэгтэй бүх хариулт бүх юм байсан ч гэсэндээ бүх туслах боломж нь байсан ч гэсэндээ заавалчгүй энэ дамжуулахээс илүүтэйгээр өөр туслах зан үйлтэй холбоотой юм байж болно тийм тэгэж таны нөөсөн энэ эрчмээрээ та эргүүлээд өөрийнхөө дотгошоо өнгөх эргүүлээд өөрийгөө хайрлах эргүүлээд энэ биеийг ижил тэгш хэмд нэгүүлсэх тэр ухаанд суралцах замыг маань бас тодруулж өгдөг юм болов уу? Миний хэлэх гээд байгаа санаа танд ойлгогдож байна уу? Ойлгож байна. Бүхэл зүйл нөгөө хүн болоод өөр зүйлс байгаль их дэлхий хүн юу ч гэсэн бүхэл зүйлс дээр бүхэл юм нөгөө цаг хугацаатай тэр цаг хугацаа тэр жам ёсыг би таныг зүрх сэтгэл дотоод энэ айхтар эрчим тэр нэг юм эрчмийн долгиос л юугаараа маш сайн мэдрээрээ маш сайн танаарай л гэж хэлэх гээд байгаа юм. Тий. Тэгж чадах юм бол энэ хүнд юу хэрэгтэй вэ? Би одоо гарах цаг нь мөн үү биш үү? Энэ үл тэгвэл инgi гих байдлаар зөвхөн та өөрийнхөө эрчим энергийн хувьд ч төдөөгүй өөр бос бүхий л зүйлийн хувьд маш гоё нэг тийм дэвшил явах гэдэг байгаа байхгүй юу? Тий. Энэ дээр та минь анзаараарай за. За баярлалаа. Ер нь ингээл одоо эцсийн дүндээ бацах юм бол ингэж л хэлүүлэх гэдэг юм байна л да. Бацагдах юм бол хорвоо ертөнцтэй л уусна гэж хэлэх гээд байгаа юм байна. Эрдэл. Хорвоо ертөнцийн жам ёс, хорвоо ертөнцийн цаг хугацаа, хорвоо ертөнцийн шүтэн барилга тэр болгонтой уусна гэсэн үг. Тэхийн тулд та өөрийнхөө хорвоо ертөнцтэй маш сайн уусна нэгдээд өөрийнхөө хорвоо ертөнцийг маш сайн таньж байж дараа нь гадагшаа байгаа энэ хорвоо ертөнц эрчим энергийн эргэлтийн хуйлраан тэр болгоныг таньж мэдэж зөв зүйтэйгээр хариу үйлдэл гарганаа өгнөө зөв зүйтэй замаар цохирлоороо явнаа гэсэн санаал хэлэх гээд байгаа юм байна. Дамжуулах гээд байгаа юм шүү. Тийм. Яагаад энийг хэлж ийн гэхээр өчигдөр би тэр найзынхаа дамжуулалт юуг нь хийж явахт. Уг нь тэр дамжуулалт эхлэхээс өмнө би уг нь хэлсэн найзтай. Үгүй найз минь чи ингээд 10 20 жил яваг бяцлахлаар хичээлсэн. Өөрөө өдөр болгон энэ өөр лүгөө өнгөх өөртөө ярилцах, өөрийгөө хайрлах тал дээр маш их цаг хугацааг зориулдаг. Маш өндөр энерги мэдрэмжтэй хөгжилтэй ийм
сүнсэн бий, гэрлэн бий. За чиний энэ хийж байгаа олон 10 жилийн олон 10 өдрийн дадлын юунууд чинь чиний энэ дотор сэтгэл юугийн чинь өнөөдрийн түвшинд бол хангалттай хангаагаа цэвэрлээ. Чи юм болгол ингээд өөрийнхөө хэмжээнд таниад мэдээд өөрийнхөө хөгжил аваа явж байна. Тэгвэл надаас буюу энэ дээд хэм хэмжигдэн ороо ертөнцөөс яг юугаа хүсэж байгаа юм бэ гэд өчигдөр би хэлэхгүй юу? Дамжуулт хэлхийнхаа өмнө. Тэгсэн чинь харин тийм л дээ, найз нэг хатар хүсэж байгаа юм байхгүй. Гэхдээ л тэр цаана одоо минь тэр манай найз хэлж байгаа. Миний тэр цаана мэдрэмжинд ирээдүйнгийн том одоо илүү нь хийж байгаагаас илүү хүмүүст хүргэх, илүү үйлээ тэлэх нэг ийм юм ингээд байгаа гэдгийг мэдрэгдээд идэх. Тэгээд тэрэнд яаж хүрэх ёстой юм болоо. Мөн цаг хугацааж байхгүй, орон зай хэм хэмжээст ч байхгүй. Одоо тэр бүхэл аниргүй одоо хоёулын саяны мэдэрдэг дамжуулдаг энэ орон зайд бас би ингээд мэдрэх хүсэлтэй байгаамаа. Тэгэхгүй болохоор одоо би ингээд хүмүүс найзууд шавнартай хэлж байгаа өөртөө бас аваад байгаа зүйл нь зүгээр нэг юм үгийн бодлын төвшөнд л энэ Matrix 3D юм юу чинь хоосон шүү дээ. Эцсийн дүндээ бол бүх зүйл бол нэг шүү дээ гэдэг ингээд нэг юм гүйцэд мөн чанарын таниагүй юм ингээд бусдад хилээд яриад өөрөө ч бас үнэмшээ яваад байгаамаа. Тийм болохоор тэр цаад мөн юуг нь би мэдмээр байна гэл манайнаас хэлсэн. За тэгэл дамжуулт юу нь болов ингээл тэгсэн чинь. Үр дүнд хүрээгүй. Үнэхээр тэр нөхөр мэдрэх ёстой, авах ёстой юм аваагүй. Яагаад шалтгаан нь? Туйлаас ихээр чин сэтгэлээсээ хүсээгүй байсан нэгдүгээрт. Хоёрдугаарт хоёулын саяны дуртаад байгаа цаг нь болоогүй байсан. Тэгээд би энийг дамжуулж байхдаа амар ядарсан байхгүй. Яагаад тэгэхээр тэр 2-3 цагийн дамжуултны дараа тэр хүн ерөөсөө уг нь хөөрхий хичээгээл байгаа нүдэнээс ухаал ингээл байгаа. Гэхдээ ерөөсөө нэг тийм өгөөд байгаа зүйлийг үн цэнтэйгээр авч таагүй. Үн цэнтэйгээр өөрийнхөө дотор руу хийж чадаагүй. Тэр нь миний энэ энергийн хувьд бүх юмны хувьд маш том юм одоо алдангатай үн цэнэгүй зүйл байж таарад. Тэгээ би одоо яагаад ихсэн юм бол уг нь гайгүй л байдаг даа гэж анзаарал хийсэн чинь өнөөдөр яагаад ч юм миний дамжуулт юутай холбоотойгоор бас гарч ирээд байна. Хэлэгдээд байна. Тэгэхээр танд минь өөрт нь бас тийм одоо алдаа дутагдал байхыг үгүйсэхгүй юм тийм ээ. Тийм тэрийгэ та өөрөө дутагч байгаа сайхан чимээлээрээ анзаараарай. Цаг хугацаа альва юмны зөв зүйтэй шүтэн барилцлага хорвоо ертөнцийн жам ёс гэдгийг яг чин сэтгэлээрээ өөрийнхөө дотор хорвоо ертөнцөөрөө буцаагаад гаднах энэ цохирол бүх юмнуудыг таньж мэдж уусан нэгдэх яг мөн чанараараа таних тэр зүйл нь суралцаарай л гэж би танд хэлмээр байна. Илүүтэйгэр тийм ээ. Хадаа өөр хэлэх зүйл мэдрэмж юу байвал уудлаарай, хуваалцаарай. Одоо байгаа мэдрэмж гэвэл юу яаж? Гуучин хартгаасаа илүү том хараад байгаа юм шиг. Эсвэл энэ нүд ингээд их томор хараад байгаа юм шиг ийм мэдрэмж. Тэгээд нэг бүх биел нэг юм хийлэгдсэн юм шиг мэдрэмжтэй байна. Тэгээд ер нь бол надад угаасаа бүх зүйл цаг хугацаатай гэдгийг ингээд ер нь бол байнга л мэдрүүлээл хэлээл ингээд байсан. Яа тэгэхээр
аливаа зүйлд ямар нэгэн байдлаар яарч хандаад байдаг. Шахаж яарч адгаж гэсэн юм байна. Тэгэл ер нь бол угаасаа бүх зүйл цаг хугацаатай гэдгийг хүлээн зөвшөөрч одоо юмыг цаг хугацаанд нь тий аливаа зүйл тэр зүйлийг хичнээн би яарч тэр хүнд ойлгуулахыг хүсэж эсвэл тэмүүлж яарч өөрийнхөө эрчим энергийг шахам байлж хандаад тэр хүн цаг хугацаанд болоогүй бол тэрийг хүлээж авдаггүй тий. Тэгээд өсtöж ихнээсээ миний гаргасан бүхэн үн цэнэгүй болоод үлддэг гэдэг угаасаа л үнэн юм билээ. Тэгэхээр тэр зүйл дээр ер нь дандаа тэгж чадчихаа сүүл үед. Ойлгуулчих юмсан, хэлчих юмсан. Үгүй штэ энэ чи юм штэ гэж дотроос өөрөө ирэхгүй ингээд тэр ингэ ойлгуулчих юмсэд тэнгүүт ойлгохгүй ингээд айгүйх ингээд чим энерги шахал ингээд над ингэсэн ч ойлгохгүй хүмүүс байдаг. Тэгвэл тэр зүгээр замзаараад орхичих хэрэгтэй бил. Яг зөв. Ордоо үсэл орхичих хэрэгтэй. Яг зөв. Өчигдөр би тэгвэр ингээ ядраад байгаа мөртлөө баг ингээ тохих гээд байгаа мөртлөө найзтай ингээ тайлбарлаа л байхгүй хилээл байгаа байхгүй өвчтэй юм шиг хаяал гарчихна шүү дээ. Эсвэл бол боли хойлоо гарын өөр юм яар одоо ингээ дуусгая гэл зогсчихно л үстэй тийм ингээ зогсохгүй ингээл өгөөл байгаа байхгүй хилээл байгаа байхгүй. Тэгэл ахаал гараал үүдэнд тэр нөө яг зааж ясан газараасаа гараад юу хувцас солихгүй ингээл тэгсэн чинь бас ахаал нэг юм яригдаал тэгэл ахаал найздаа өгмөр санагдал ахаал ингэмэр санагдал Тэнгүү нөгөөх нь авахд бэлэн биш цаг нь болоог болохоор ахаал энерги юунууд ингээд шал хэрэггүй юм ингээд нэг юм зарцуулагдаад л байгаа байхгүй гаран гартлаа яван явтлаа. Тэгээ би бүр энийг гайхаад би ч дууг нь гайгүй гэсэн да гээд байсан чинь энэ нэг юу л мессеж өгөх гээд байсан юм явсан юм биш үү. Тэгээд сая би түрүү нөгөө хоол хийгээд идэ байж хата аач битээ сууж ирсэн. Тэгээд манай багтуу гадуур нөгөө найз мэзэндээ хоноод нэг зэр хоноод тэгээд ээжийн гаргаж ирсэн одоо өнцөг юу нь болохоор дүүдээ хэлээр юм нэг өвтөр хэлэхэр уурлаад идэх шүү инээ тэрэг гэл тэгэл манай өвчөр өөрсдийн хоорондын байгаа байдал хоёр тишээ бүрөө хараад суудсан ч гэдэг юм хоорондоо нэг хүүхд дуурахгүй ч гэдэг юм ер нь жоохон уур амьсгал тийм юм баггүй юу тэр хоёрын хооронд манай гэрийн ер нь тэгсэн чинь наавыг ингээд гэсэн чинь наав нөгөө л бүх хүч юм нөгөө ус төрөө эсвэл одоо Монгол комент ч юм уу тэрийг л үздгээр хамгийн чанга дээрээ тавьчихсан сонсож байгаа юм нь юу вэ л одоо солонгосын зах зээл үү солонгосын юу нь юу ч л яг үндэ ямар ч хамаагүй падгүй зүйлд ингээд зүгээр л ингээд хамаг юм энерги бүх юма зориулаад л үрээд л суугаад байгаа би зүгээр ингээд анзаарчаад за тэгчихэж байгаад тэр нэг мэдээ шиг юм дуусан гот би юм үзэлтэй шүү гэж хэлээд өдөрлөгөн шүрч аваад хоол болж байгаагаар өдөрлөгөөд панк гэд унтраачлаа зургтаа тэгсэн чинь гэрийн орчин яг л энерги ингээд чивчмэг болчих жоох байхгүй. Тэг би одоо яг яагаад тийм үйл гаргасныгаа мэдхгүй заяа яг ингээд оргил цагаар өдөө 7-8 цаг үед ар гэрийнх ингээд зураг телевиз үзээ ингээд суудаг нь бол нэг хэвэн зүйл шүү дээ. Тэгэхээр зургтаа унтраачлаа ээж тэр цаана цаашаараа твтээд өглөө тэгсэгээл ингэсэгээл зургтаа үзэхгүй мөний тэрэгэл ингээл наагур цагуур алхаал хийх байх юм болол нэг сонин шүүрч аваал тэгснэ байгаад л тэгснэ эцсийн дүндээ уцаа гараад ирэл фэйсбүүк хаас уучлаа. За ингээд энэ процесс ингээд дуусаад өрнөлөө. Ахаад би ажиллаж байгаа байхгүй юу? Яагаад энэ зүйлийг би хийсэн юм бол? Яагаад саяны зүйл болсон юм бол? Ямар мессеж өгөх гээд байгаа юм бол гэж анзаарсан чинь шал дэмий зүйлд энерги зарцуулаад байгаа. Шал дэмий зүйлд хамаг анхаарал ач холбогдол өгöd байгаа. Яг үнэндээ тэр хараал ицсэн солонгосын зах зээл нь ямар энэ юм бэ нүү падгүй байгаа байхгүй. Одоо чи манай аавын хувьд, манай гэр бүлийн хувьд тэгвэл тэр зурагтыг нэг хоромжлолтгоо унтраагаад яг юм чимээгүй орчинд гадагшаага биш дотгошоогоо эцэг хүний хувьд, ээж их хүний хувьд би ч гэсэн өөрөө бас айлын том хүүгийн хувьд ингээд дотгошоогоо өнгийгөөд энэ гэрт юу болохгүй байгаа юм. Тэр болохгүй байгаад нь миний оролцоо юу байна? Үүнд би яаж дэм болж хөөгээд
гэр бүлийн гишүүд хин хинэн тус тустай өөрийнхөө дотор руу зөв зүйтэйгээр ажиглалт анзааргыг хийж чадах юм бол нэг ёсонтой гадагшаага урсах хэрэггүй зүйл урсж байгаа эрчим энергийг хэрэггүй юмд өгөөд байгаа энергийг дотгошоогоо өөрлөг хэрэгтэй зүйлд өгч чадах юм бол цаашдын гэр бүлийн харилцаа, цаашдын манай дүүгийн ирээдүй бүх юм л айгуу гоё нэг юм нөлөө үзүүлэхээр байгаа байхгүй юу? Тэгээ би энэ дээр ингэж анзаарч за. Хэрэггүй зүйлд хамаг ач холбогдол өгч ингэхийн хооронд яг одоо хэрэгтэй байгаа зүйл яг үндэ тэр Солонгосын зах зээл юунаас илүүтэйгээр энэ гэр бүлийн ярилцаа, энэ манай дүүгийн ирээдүй ч гэдэг юм, энэ хамгийн чухал юм энэ байгаад байна шүү дээ. Гэтэл бид нэр харалган байгаа үедээ хамаг үнцэн ач холбогдол эрчим энерги хийд юм хоосон зүйл үрэл зарцуулаад л саваад идэм болоо да. Хайрын юм да. Түүний оронд нэрээ би чинь юу вүлээ? Эргэн тойронд юу болоод өрнөд байгаа вэ? Эхнэр сая юу гэлч юу? Энэ хүүхэд нэр яаж байгаа вэ? Энэ гэрийн уур амьсгал эцгүүний үед би чинь нэрээ юу вүлээ? Хизээ би юун дээр алдчихлаа гэж л өнөөдөр өнгөх юм бол ирээдүйд нөлөөлөл өгөх маш том тэр үүд хаалгал зүйлийн гаргалгаа нь эхлэх юм байна да гэж анзаарч ирсэн. Тэгэл энэ болгоны ингээд хилэгдээ танд ингээд яриад байгаа нь бас давхар учиртай л байлгүй. Та өөр дээр бас анзаараад аваар. Тийм тэгснэ хоол болоод аюу гоо ингээд баштаа шатал. Би нэг жоох төлөвтэй юм шиг дуурахгүй ингээд. Манай авч ир тэгэл хоол итэл ингээд сууж байгаа л. Би наагур дуурахгүй л ингээд алхаал. Тэгсэн чинь ээж аюу сонмор ингээд тэхээс тэг гэж надад ингээд хэлж байгаа байхгүй юу. Одоо сайн сонсоод ав гэдэг юм анзаараад ав гэсэн шиг. Баярлалаа миний хөө үнэхээр гоё хоол байна. Гэт яад ч нэг юм тохиоч юм шиг. Тэгээд би тэрийг сонсчод за зүгээр хилээд ч ойлгохгүй. Тэгэхээр чи миний гарч байгаа хэлж байгаа үг нь дамжуулагч байгаа үг нь хилээд ч ойлгохгүй. Яриад ч одоо анзаарч ухахгүй юм чинь. Ядаж энэ одоо өгч байгаа хоол энэ чимэгч байгаа байна шүүгаараа энерги хэлбэрээр ингээд дамжуулсан шүү. Та хоёр сайн мэдрээд анзаараад идээрэй гэж байгаа байхгүй. Энэ бас давхар нэг юм өөр юу яваад байгаа юм л та. Зарим тохиолдолд бид нар заавал үг гаргаад л, заавал үйлдэл гаргаад л, заавал урдуур нь орох гэж гэдэг юм уу. Их тийм юм байх албагүйгээр зүгээр л өөрийнхөө тэр дотоод эрчим энерги, дотоод яг тэр чин сэтгэлийг маш энгийн зүйлд шингээчих юм бол тэр хүн алсуураа хүлээгээд авчдаг. Алсуураа өөрөө мэдэрдэг, таньдаг юм болов уу гэж надад мессеж орж ирж ирсэн. За тийм ээ. Сайхан байна. Зөндөө их ойлголт барлавч. Яг л над юмнууд чинь ингээл сүүлийн үед яг энэ гэр бүлийн асуудал дээр ч гэсэн ингээл өгтрүүгээ дүрсгийгээл нөхөрлүүгээ дүрсгийгээл уурлаад бол хийж явахтаа ч угтай хиймээргүй. Яг л над юмнууд байна л та. Нэр хоол хийж явах бас яг тэгж орж ирсэн гэж. Манай ээж жоох ажлаас стресс авахаараа тэрийгээ шууд гэртээ оруулж ирээд тэгээд тэрийгээ шууд хийж байгаа хоол яаж байгаа юмнуудтай ингээ гаргаад идэх хөхгүй өөрийн мэдлгүй угаасаа дадлан тэгээд туршлан тэгээд би яг хоол хийж байхдаа яг чин сэтгэлээсээ нөгөө хайр нөгөө хамаг юмаш ингэж байгаа шүү дээ ойлгоос ухаараасаа гэл бүх юмаш ингэж байгаа тэгэнгүүт ягаад чи манай ээжийн харьцуулалд орж ирсэн байхгүй хэрвээ энэ хоолыг магадгүй ээж маань стресстэй уурс үедээ хийсэн бол үүнийг идэх, үүнээс тэжээл авах биднэрт бас яг тэр энерги очих нэ дээ. Хор болсон. Яг.
Тэнд аав зурагт унтраадсан чинь намайг нэг хальт анзаарсан. Нэг хүү банш чимгэж байгаа. Аав нь ч илтгэв гэж тэгж байгаа байхгүй. Тэгсэн чинь миний яг нөгөө мэдрэмж юугаар үгүй яах хэрэггүй аав. Би өөрөө хий. Би буюу аавыг энэ хоол руу оруулчих юм бол ахаал нэг юм өөр энерги холдох гэсэн санаа байхгүй. Тэгвэл би яг анханасаа дагнаад авсан юм чинь яг тэр зөв сэтгэл зөв юутайгаар өөрөө хийгээд харин тэр зурагт унтрааснаар аавыгаа ч ээжигээ ч тэр аль альнийг нь өөр өөрсдийг нь дотгош байгаа чимээлээс өөр өөрсдийг анзаараасаа гэсэн тэр нэг юм нөхцөл байдал шаардлагыг тавиад өөрийнхөө хувьд болохоор яг цэвэр энерги шичмээ шингээгээд заавал олон нэг юм үг мөг нуршилгүй эсвэл заавал төлөв юм уу дамжуулаад аавч хоёроо өмнө тавиад сөхрүүлээ суулгахгүйгээр зүгээр л энгийн байдлаар цохирлоор нь өгөөд байна та гэж анзаарчихсан. Өгөөд тий. Наадах чинь л яг хэлж ин л надад одоо яг орж ирж байгаа. Чи заавал ойлгохгүй үгийг мэдхгүй ойлгож ухамсарлаж чадахгүй юм хэцүү зүйлсийг үгийг ярьж явахын хооронд зүгээр л өгж байгаа хоол өгж байгаа цай цэвэрлж байгаа одоо гэр орон цэвэрлж байгаагаараа эрчим энергиэрээ ингээд цатна гэсэн нэг тиймэрхүү юм хэлээ. Харта би танд хэлж байгаа зүйлийг яг үндэ би өөрөө ч гүйцсэн авахгүй байна. Яагаад тэгэхээр энэ нөгөө нэг танд өгөөд байгаа дамжуулалт болохоор танд очиж нэг юм сэрийгээд байгаа болохоор тэгээд таны зөрүүлээд хариулт хэлж байгаа чинь яг орж ирж байна. Яг наадах гэж хэлэх гээд. Яг наадах гэж. Яг наадах чинь. Тэгээд түрүүн ингэж байгаа юм биш үү? Хилээд ч ойлгохгүй юм чинь. Би өгөх гэсэн энерги юугаа наад чимгсэн байна ш. Наад чансан төмс махан дотор чинь шингээсэн шүү. Буслахсан шүлэн дотор ч оруулсан шүү. Сайн мэдрээ таниад идцгээгээрээ идэрээ гэд хэлж байгаа нь энэ утгатай юм байна шүү дээ. Би өөрөө бас давхар ухаараа л үү. Надад ari яриа гэж ингээд сонсонгоот яг ингээд хэлээд байгаа байхгүй. Чи зүгээр одоо хийгээд өгөхөдтэй хийж явахдаа чи өрөөгөөд байж хахад тэнд одоо засч идэг эрчим энергийнхаа хувьд надад гэр орноо сайхан цэвэрхэн болгочлоо гэхтэл тэнд дотор байгаа бүгд цэвэрсэж ингэж одоо цэвэрлэгдэж байгаа тий. Одоо ажил үйлс нь бүтээх гэдэвэл амжилт хүсье, амжилттай сайхан ажиллаарай гэж чин сэтгэлээсээ хэлэхэд тэнд ажил үйлс нь илүү сайнаар бүтэх эрчим энерги чамаас ялгарна гэд нэг иймэрхүү юм хэлээд байна надад. Тастаа хаалж авчих. Ахаад нэг юу хийчих юу явж. Өгөх ёстой танд өгөх ёстой нэг юм төлхөр ойлголт тавиад. Өчтөр найзсандаа шөнө очиод хоол унд идээд ингээ суусан. Маш гоё зүйлийг надад ухааруулсан. Энийг танд бас хэлэхэд гээд авалтай. Юу гэсэн гэхээр Тамира гэд хүний амьдарч байгаа энэ гэр орон гэдэг чинь хамгийн the most sacred place хамгийн ариун тагшин газар байх хэвээр. Яг л ариун сүм шиг буюу чиний деваачин байх учиртай. Тэгэд тэрний яаж байгаа яг шууд утгаар бол гоё л газар байх хэвээр гэж хэлдэг шүү. Наад чи яг юу гэсэн үг ингээ найзаасаа илүү ухаат асуусан чинь. Бид нар энергийн талбарт тэмцэж яваа. Хар бараан, сүрэг, эрчим эго янз бүрийн хор хэрэгнүүдтэй тэмцэлдэж яваа энергийн дайчт. Энергийн одоо тэмцэгч гэрлийн дайчт тийм үү? Тэгвэл чиний орж ирж аятай тухтай амарч байгаа энэ гэр орон чинь дайн тулаанд байлдаж, тэмцэлдэж, цуснаж ясгаруулан барин яваад ирсэн чамайг цэнэглэх учиртай деваачин ч юм аа. Цэнэглэх учиртай чиний эрчим энергийн тийм гоё хоронзой байх хэрэгтэй юм аа. Энийг л найз нь деваачин байх учиртай гэж хэлээд байгаа ингээд хэлсэн нь надад бүр тийм байж таа гэж орсон байхгүй юу? Наад чи бас ингэж орж ирж надад. Гэр орон гадуур тэртээ дөрвөө маш олон эрчим энергинд хойлолдож явдаг. Өөр эрчим энерги алддаг. Харин орж ирээд энэ гэр орондоо өөр эрчим энергээ цэвэрлж энэ стажинкэн деваачин байхгүй эсвэл хар эрчмээр дүүргэсэн хар нүгшиг байхгүй гэдгийг одоо би өөрөө шийднэ.
тэгэнгүүт тэн дээр л нөгөө миний гаргаж байгаа надаас гарч байгаа эрчим энерги чиний гэр орныг юу байлгахгүй тий тэрийг шийднэ. Тэгэхээр нэг иймэрхүү юм байгаад байгаа шүү. Ахаад нэг энэ дээр би тань нэг жижигхэн юу гээ. Би өдөр цас бодраад гадаа бүүдгэр нэг тийм хүүтэндөө сэрэндөө өдөр байлаа. Тэгээд яг энийг ингээ мэдрээд гэр гэдэг чинь нэрэлт яваач гэсэндээ инээ тэрэг юмыг эргэцүүлээд би бодоод. Гэхдээ миний нөгөө би өвдөөд янгандгаараа үе мөч янгнаал яг тэр мэдрэмжтэй байж байгаа. Гэрээ энерги хөвтөнд төвшөнд нь ахаад нэг гой цэвэрлчихээ. Би яг тухайд яг энэ үйлдэл хийсэн байхгүй. Энергийн төвшөнд нь сөргийн соруулаад гой гэрэлгээтэй сайн сайхан ирчим өөрөөс улам бүр тодруулаад. Тэгээд гэрийнхэн тэр одоо хүмүүс орж ирдэг өвд хаалган дээр маш гоё тийм цэвэрлэгээ хийх зорилгоор яг тэр нөгөө хаалганы тэр дөрвөлжин хүрээнд нь тааруулаад одоо өөрийнхөө л бодол ихтгэл үнэмшлэр гэсэн үг шүү дээ. Цагаан тийм одоо гэрэл маш том шүүдэг одоо шүүлтүр гэх юм нэг тийм юм энергийн хувьд байрлуулад тэгээ гаднаас манай гэрийн гишүүд ээж аав дүүнэр орж ирлээ гэхэд тэр хүмүүс өөрсдөө нөгөө ботсон ухамсарлаагүй сөрөг эрчим сөрөг юмнууд нь гэрийн гадаа үлдээд тий орж ирэхдээ тэр сайн сайхан энерги цэнэглэгтэй сайн сайхан энерги нэг нэгэндээ түгээж солилцдог тийм орон зайг бүрдүүлээ гэдэг. Тийм юусэн тэр орж ирж. Өдөр яг наадах чинь надад орж ирсэн. Би угаалгын газар очиж юм угаачаад за харж гэрээ сайхан цэвэрлээд орой гэрийнхээ эрчим энергийг бүгдийг цэвэрлээд галаар бүх эрчим энерги сөрөг эрчим энерги байвал шатай лаасай гэд ингээд бас ингээ орж ирсэн байхгүй. Өдөр яг тэр нэг зас бодорч яхад зас бодраад нэг залхайлаад байсан шүү дээ. Тэгэхээр тэр үед би яг тэгж бодсон байхгүй тэгж бодож ирсэн. Зөө. Ахаад бас ингэсэн юм байна. Хоёлоо сая яриа эхлэхийн өмнө 7:50 үед юм да. Би нөгөө хоолой идэж дуусчаад хүч уугуулад нөгөө хоёртоо нөгөө юу хэлчихэд үгээ хэлчихэд аавч хоёртоо та хоёр хилээд чи ягаад ч ухаарахгүй ойлгодгүй юм чи авдгүй юм чи би энерги юуг ингээ шингээсэн шүү мэдрээд идэрэй гэж хэлэхдээ тэр уугуулсан арц хүзийг ирээрээ тойруулаад нэг сүрхий уугуулаад тийм цэвэрлэгээ марк юм бас явсан юм байна өрөө нойл мойлоор хийсэд л сони юм өдөр яг адилхан тийм үйл явдлууд бодоод яасан. Өнөөдөр угаасаа юу л хийсэн юм байна л та. Энэ цаагаараа юу л та. Саяны нөгөө гэртээ хийдэг цэвэрлэгийн хамгаалт юу бол би өмнө нь хэд удаа зөндөө хийж исэн. Тодорхой хэмжээнд бас одоо өөрийнхөө хувьд бол мэдэн л дээ мэддэг. Гэхдээ өнөөдөр яагаад илүү ингэж тодтгон орж ирээд хоёулын яриатай уялдаж нийлээд танд мессеж өгөөд юм гэхээр тэгээ миний бие бас яагаад очиргүй өвдөө шархираад исэн гэхлээр танд л хэрэгтэй мессеж танд л холбогдох тэр зүйлүүд цаанаас ингээл харуулад л исэн мэдүүлэл исэн санаа واخхой. Одоо жишээ нь гүйлтийн зам дээр гараад гүүхэд хамаг юм хөлсөөр тэр амьсгалаар дамжин нөхцөөр дамжин гараад нүд хүртэл онгойж ингээл хэлж байгаа шин бас ахаад нэг юм мессеж яваад байгаа واخхой. Тэгэл энэ гэр орон гэрийн гişүүдтэйгээ ингэдэг гэдэл. Тийм надад тулсан мессежүүд яваад. Тэгвэл өдөр надад бас давхар тэр мессеж нь орж ирэлээсэн. Тий энэ хоёр нь ингэж нийлээд тий. Тэгэхдээ миний хувьд бол ингээл дамжуулалт юун дээр хэлж байгаа ухаарл мессеж юм болгон дээр давхар өөртөө цензуурлж идгэлтэй. Миний хувьд өөрөө юу юм бол би өөрөө чинь энэ тал дээр яадаг юм бол за яг дамжуулалтууд бол ингээ явчихдаг юм байж. Тэгвэл би яг ер нь хий юм бол миний дутагдал нь юу юм бол гээл дандаа л авахыг дандаа л суралцахын юутай хандлагатай байдаг. Тэгээ тийм болохоор таны энэ дамжуулалт юунаас мессеж ухаарл саяны хоосон чанар энэ зүйл болгоноос би бас аюу гоё ухаарл юунуудыг таньж авлаа, мэдж авлаа, мэдэрч авлаа. Өнөөдөр сайхан
баярлалаа. Нэг хөнгөрцөн сайхан стаж ихнээсээ хамаг юм аа нэг уусаа ингээд угаагаад ингээд юм шиг мэдрэмж. Тэглээ. Үйл дүүрлээ гэж байна. Сайхан дүүрлээ. Сайхан. Санаа зовнол айдас тиймэрхүү мэдрэмж ингээд юу ч алга. Зүгээр л юм тайван дүүрлээ. Ямар сайхан юм бэ? Сайхан юм аа гэдэг нэг ийм мэдрэмжийн дараа гоё юм аа сайхан юм аа гэдэг мэдрэмж ороод ирдэг штэ. Яг тэр мэдрэмж ороод ирлээ. Үг хүртэл цаанаас нь хэлэгддэг штэ. Хөөх ямар гоё юм бэ гэл тэ. Миний утасны цэнийг нь багтаад би камера хаацсан шүү. Хаацсан шүү. Зүгээр. За хоёул ерөнхийдөө ингэж өндөрлүүлээ. Танд өөр асуух юм байна уу? Хэлэх юм байна уу? Одоо нэг асуух юм гээд орж ирж байгаа юм бол алга сайхан байна. Дүүрлээ. Яг энэ нэг юм шатд дээр гарах гээд би ингээд сая нэг сарын маш хугацаанд ингээд үнэхээр одоо сэтгэл зүй би мах бод ерөөсө бүхий л зүйл дээр маш өндөр уналтанд орсон юм байна. За гэдэг нэг одоо л нэг амьсгаа авч байна да. За одоо гарчлаа да гэдэг нэг юм мэдрэмж. Энэ шатн дээрээ ямар ч байсан гарчлаа да. Одоо нэг амьсгаа авчий да гэдэг нэг тийм мэдрэмж. Зөө. Нөгөө болох болоо, бүтгэхгүй болоо гэдэг нэг юм айц наа зовнол. Гэдэг нэг тийм орсон юм шиг нэг тойрогт орчоод гацчаад гарч чадахгүй байгаа юм шиг мэдрэмжээс гараад ирсэн. Яг зөв гараад ирсэн шүү. Та нэг өөртөө бас батлан хэллээрээ итгэлтэй байгаараа гарцсан гэж хэллээрээ өөртөө тийм ээ. Яг зөв. Тэгэхгүй болохоор нөх хүний өөрийнхөө давтамжаараа өөрийнхөө юугаараа буцаад л хэдий ингээ нөгөө үйл хийгээл чөлөөлөгдсөн ч гэсэн те бодлон салж өгөхгүй байгаад идэг. Тий. Тэгэхээр та өөртөө би гарцсан, би чадсан. Тэгсэн болохоор би хорвоо ертөнцид талархаж байна гэд бүр чин сэтгэлээс итгэл төгс хэлээрээ за. Тэгээд та ихч яагаараа сайхан гадаа гараад тэнгэр хангаанда цай сүний дэж өргөөрэй. Чин сэтгэлээс талархаарай хорвоо ертөнцид. За. Өөртөө талархаарай. За. Тэнгэрийг эрхсийг нэг ширтээрээ тань магадгүй хаад л ухаарлах баг. Та хаад нэг зүйлийг таних баг. За. Маш их талархаж байна. Баярлалаа. За гэлээ гэж байна. Тамаа. За хоёул тэгвэл яриагаа ингээд дуусгая. 2 цаг орчим ярьсан байна гэчээ. Тэгээд би үзлэг юун дээрээ 1 цагийн тариф юу гэж тогтоосон байгаа. За. Тий. 1 цагийн төлбөр нь 50,000 гэж байгаа. Та тэгээд сайхан талархсан сэтгэлээрээ юугаа өргөөрэй хийгээрэй. За тэгнэ. За баярлалаа. Царай нь гэрэлтэлж ихтэйхэн. Баярлалаа. Нүдэн гэрэлтэл. Хөөх юм би. За. Баярлалаа.